өнгөрч байна. Өнөөдөр бүтэн сайн би заал руу явах гэж байна. Өчигдөр заалнаас амар оройтож ирээд би эхэлж өчигдөр бүтэн хагасаа тэмцээнд байсан. Тоглолтоо өглөө нь тэгчингүүтээ оройн бараг 4-5 цаг заалан тоглоо. Тэгээд нэг гэж гэртээ орж ирсэн. Тийм болохоор өнөөдөр амар ядарч байна. Тэгээд амарч заал руу явж явцгаая. Өнөөдөр 10 сарын 31 Халлоуин. Тэгээд бэлтгэлтэй. Тийм болохоор би уг нь сургууль дээрээ бид нэг амар Халлоуины партис баггүй юу. Тэгээд бид жоохон бичлүүдийн тавьчих би бүр амар хүүхдтэй ялсан. Тэгээд би бүр өөр амар болж юу яасан. Нүрэ бодож модаад бүр амар болсон. Тэгээд нэг ийм клауны маск гэсэн баггүй юу. Тэгээд би тэрийг авч авна гэж бодоод өнөөдөр хүүхдүүдийг айлгана гэж бодож ирсэн чинь би тэрийг мартсан. Тийм бол хэдүүлээ дэлгүүр ороод гоё маск юм харъя. Тэгээд байх юм бол хүүхдүүдийг айлгая. За би сая дэлгүүр ороод нэг ийм маск авлаа. Энэ гэрэлттэй байна. Энэ ингэ зүгээр. Тэгээд ховцны өрөөнөө дүүшинд би нуугдчихсан. Тэгчэнэтэй нөгөө хэд наарч ирээд хүн баа мэдгүй шүү дээ. Тэнгүүт би ингэ цаас маш шидэн. Дүүшнээс. Тэнгүүт гайхаад орчих нэр нь маск зүгт айлгалцаа. Маск зүгт сараас маскараа. Тэгээд хаа. За камера харахгүй байна. За багсанаас камер бичээ. Бичиж байгаа юм уу? Амар айлгалсан. Сайн уу? Үгүй. Чи хизээч бүр ирсэн юм уу? Үгүй. Миний шат ичээд байгаа юм уу? Үгүй. Яа хөөр болчихсон. Сая үлти Göteborg нэг Göteborg өөр хотоос ирээд тэгээд хулан багш тэг хоёр багш идэх байхгүй. Тэгээд тэр яг гоо surprise. Баярлалаа. Хайдуу. За одоо би бэлтгэлээ тараад явж байгаа цаг 3:30 болж байна. Тэгээ одоо би хумсаа хэл гэж бодсон. Яг миний хумс амар уургацсан. Тэгээ сагс уулзараад зарим хэсгүүд нь хугарцсан. Хийлэгдэх газар хийлэхгүй нэг өөр нэг дүүгэндээ очиж хийлгэнэ. Тэгэхээр тийш явж хумсаа амслах. Тэгээ харъя. Гадаа амар гоё байна. Тэгт жоохон сэрүүхэн байна. Би жоохон нэлээд нэмгээ уцсан болохоор жоохон даарч байна. Тэгтээ бас гэгээлэг гоё байна.
хайр хацаандаа явж байна. Амар харах байна. Тэгээ би сая дэлгүүр хараад жоохон баа авсан. Гинт баа идмээр санагдаад баахан баа авчлаа. Өнөөдөр би сайн хоол идэж амжаагүй. Тийм болохоор жоохон өлссөн байгаа дээрээ баа авсан чи амар олныг авчлаа. Тэгээд орж аваад ирлээ. Ямар авсныг үзүүлээ. Одоо би гэрлүүг алхаж байна. Бууцсан. Цаг бараг 7 болж байна. Замарсан орцгой. Өнөөдөр би Эртүн таах нэлээд ядарснаар үрж байна. Өнөөдөр энэ 7 Халлоуины 7 өнөөдөр бас бичлэгийн алах хэрэгтэй. Гэхдээ ямар ч байсан юм мэднэ. За марлабт хоёр энэ шизкейк гэдэг чинь би юм хоёр шизкейк авсан өчигдөр. Тэгээ нэг юм дотроо Ореостой. Хоёр албагтай. Тэгээд ялын намсан. Индан. Скойте буде. Би шизкейк намар дуртай. Pätlän. Niin on se. Nyt riimassa. Амар чихэртэй нөө. Энэ алхамтай юм би алхамтай. Алхамны пай. Өвөрнө сайн гоё юу юм. Тачит би. Крем байна. Чиног нь бүгдийг мэдчих юм уу? Оо. Ирээ хаваа. Яса. Айхаа нэг сайн. Мен энэ настай. Нэг нэг авчаад ийм. Эх, тэр хараа чинь. Хаалыг. Ястаж Тэнэ. маа. Дахиад онцлоо. Юм мэдсэн чинь амар норч байна. Би нүр гараа угаад тэгээд ер нь унтлаа. Тэгээд маргааш болтгий. Нэг өдөр. Маргааш нэг өдөр. Тэгээ одоо амралт эхэлсэн те. Баглаа. Одоо хавар л намрын амралт. Одоо цаг 9 болж. Окей. 8 болж штэ. Энэ цагаа өөрчлөхгүй. Монгол цаг өөрчлөгдөггүй те. Гэтэ шивэдэд цаг өөрчлөгдөв байхгүй ингээд жилд 2 удаа. Одоо жишээ нь цаг 1 цагаар хоошлцсан гэсэн үг. Тийм болохоор миний дээдлийн одоо зүгээр цаг маань буруу явж байгаа. Цаг 9 гэж заадаг. Гэхдээ яг жинхнээсээ цаг 8 болж байгаа. Одоо цаг хоошлогдсон. Өвөл болох гэж болохоор 100 болох гэж байгаа үед цаг буцаад урагшлан 1 цагаар. Тэгээд жилд 2 удаа солигдсон. Тэгээд таны анзаарч байгаагаар би өдөр болгоны бичлэг одоо 5 өдөр болгоны бичлэг гаргаж байгаа. Тэгээд анзаарч явж байгаа. Өнөөдөр би тэр нүүр бодолтойхоо бичлэг тавьсан. Тэгээд маргааш нэг аимшиг яриа тавиад тэгээд тэрний дараа энэ влогийг тавих хэрэгтэй. Тийм болохоор энэ влогийг бас жоохон хурдан дуусгаад гэл засахгүй бол янзлахгүй бол за би нүүр гараа угаад тэгээд ер нь хэвтээд унтлаа. Тэгээд маргааш уулзъя. Би Эртүн мал ирц хэрэг гэж магадгүй би амар ядарч байгаа болохоор. За сайн хамарцаараа тэгээд үлээ маргааш уулзцгаая. Би унтлаа гэсэн штэ. Тэгээ унтлаа гэжсэн чинь бичлэгийн янзлаг хэвтчихлээ. Тэгээ бараг 3 цаг болчихлоо.
Тэгтээ сая би бичлэгийн хэлж амар юм боллоо. Нэрнгээс амар. Өнөөдөр хадаа хүртэл гэж хаагаад энэ амар шиг яраа. Милээ эвгүй амар шиг яраа. Тэгээ би нязалж хатаж байгаа юм. Дотор эвгүй болоо. Тэгээд яг бичлэгийн хэлж гэсэн чинь миний бичлэгэн дээр амар сонинд угарсан. Би энэ бичлэгийг бичиж байхдаа ямар ч тийм чимээ гараагүй тэрийг би мэдсэн шүү дээ. Тэгээд бас бичлэгэн дээр ямар ч реакц өгөхгүй байгаа мэт чам. Тэр чимээ гараагүй гэсэн. Гэтэ амар тоход амар сонж юм. Энэ ихтэй шок юм уу? Амар энэ ихтэй шок юм уу? Сосно. Нэг юм болохоор царайг харж чаддаг байх хэрэгтэй. Энэ ихтэй шок юм уу? Тэгээ нара би ямар ч дуу муу ингээд ямар ч юм таагүй энэ дээр. Яг энэ хэсгийг би дуу ингээд хойно явдаг дууг нь хасцсан. Тэгтээ энэ ихтэй шок юм уу? Oh my god. Энэ ихтэй шок юм уу? Тэгээ би ямар ч реакц өгөөс нэр энэ ихтэй шок юм уу? Энэ ихтэй шок юм уу? Татсан юм шиг ямарсан маргааш орно. Маргааш болт. Сахамраа. Өглөө нэмээ. Би өглөө сэрчээд нүрэ бодож сууж байна. Хатан билээ гоё юм үзэр. Гэлээ нүрэ бодмаар санагдав. Ажлаа намайг ажиллаад харсан дараа уулзцгаая. Би гэрлэг ороод ирлээ, ажиллаад хараад өнөөдөр жоохон урт ажиллаа. Тийм болохоор цаг 6 биш 5:30 болж байна. Тэгээ та нар харснаар марлаа. Төгөлдөр хурд тоглоод эхэлсэн. Амар мундаг. Би энд гэрлэг эрчимтэй энэ өчигдрийнхаа шизкейкийг идээс хуулъя. Тэгээд одоо гарч нэг цаана газар орсон. Өнөөдрийнхөө хийсэн влогийг явуулсан. Тэгээд яг л би маргааш YouTube дээр тавих хэрэгтэй. Болохоор өнөөдөр амжилт хэрэгтэй. Тэгээд амжуулны булц явдал юм. Тэгээд би амлж чадахгүй булц явдал хийхгүй гэж магадгүй. Гэхдээ хийх болно. Замс энэ влогийг ингээд дуусгая юм. Тэгээд та нарт энэ Halloween-ийн влог таалагдсанаас нэг Halloween юм хийх үлдээ. Хүүхдүүд айлгсан. Тэгээд нэр өчигдөр бичлэг амжилтсан чинь тэр нөгөө бичлэгэн дээр амар сонин дуугарсан. Тэрийг та нар орж үзээрэй. Амар сонио. Амар сонио. Тэрнээс гадна өөр Halloween юм байсгүй. Гэхдээ ямар ч нэг влог тэгээ та нар таалагдсан лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Би 5 бичлэг дараалж тавина. Тийм болохоор миний өмнөх бичлгүүдийг үзег болвол үзээрэй. Би 2 аимшигын яриа хийсэн. Тэгээд нэг аимшигын буудалт хийсэн. Тэгээд тэднийг үзээд support тэгээд лайк дараа, комент бичээд тэгэрэй. За хэдүүлээ дараач хаа бичлэгнэр уулзъя. Баяр таа.